Энийг хүндлээ. За энэ тэгвэл баримтын хичээл авсан шүү. За багш нь шүлэг авах. Карт амшаа юуны тухай гарч байна. Hard
бүтээн байдаг тийм албан хүний хасаа авдаг тийм бас газар нутгаа авдаг тийм ээ хоол зөө доочлол явуулна тийм бас ер нь дайны их амьдралын талаар юу ярилцсан дайнгүй байв тийм дайнгүй байв за яа хүн амын үржиж гисэн. Бас газар гисэн. Айх нэмэх юм байхгүй. Нөө сантай. За тэгвэл бүгдээр өнөөдөр дайны талаар дараа шинэ комментиг үзүүлнэ. За тэгэхээр багш нь За энэ томьёонуудыг бүгдээрээ энэ мэдээлэл бичигдсэн байгаа. За энийгээ сайхан хараад хоорондоо ярилцаад тодорхойлдог байгаа шүү. За юу. За тэгээд аль ийм томьёо аль тодорхой тохирч байна гэдгийг одоо за тэгээд түрүүний юм дээр наад чинь цаасан байх.
Зэвсэг хөргөлтөө биш шүү дээ. За танайгаа юу гэсэн чамд холбоотой гэж юу? За нууц гэж юм болоо. За танаа өөрийн холбоотой гэж байна. За тийм болохоор таасна. Танаа гарч ийн танаа гарч ийн. Гарч ийн. Танаа хүсэл. За хэд юу ч юм. За холбоотой гэж юу вэ? Өөр нэг чинь танаа нэг чинь. За динамик гэж юу? За одоо бүгдээ ингэж. За ямар ч байсан зарим нь одоо тий тодорхойлолт олсон байна. Зарим нь одоо хэрэгэлсэн. За эдний баг нэлээд авах хэрэгэлсэн. Ойлцогдолтой учраас тий. За одоо бүгдээ засаач ихтэй. Гэтэр дээрээ бүтээ. За дайн нэг нь юу вэ? За бүгдээ нэг тийм. Дайн гэж юу вэ? What farm being bought in the Скоргийн болон нийгмийн бүхний хоорондох зохион байгуулагдсан зэвсэг хөргөлийн дайн гэж байна шүү. За дэлхийн дайн гэх юм чи. Одоосын зэвсэг хөргөлөө нэ. За засаач аваарай. Франк гэдэг юм те. Франк. За засаач. За нууц гэдэг юм. За хамгаалах зөвлөгөө өгсөн оролцох байрыг нууж өгнө. За холбоот гэж үү те? Холбоот тостыг юу гэж хэлэх вэ? Холбоот гэж хэлэх байна шүү. Хамгийн сүүл динамик гэдэг нь 19 зууны үед нооттой айлшгүй ноот гэдэг ноотын шат гэдэг юм тийм. Энэ динамик гэдэг бүтээсэн байна шүү дээ. За тэр бүтээгээд маш их хассан. Яагаад гэвэл түүний бүтээсэн бүтээтэй дайн ашиглагдаж маш олон хүний амь насыг өсгөх юм гэж юусаа болоо байна шүү дээ. Тэгээд ноот маань хансаад үнээс хойш дэлхийдээ сайхан зүйл хийж байгаа хүмүүс одоо миний нотэ шинхийг өгөөгээд тэгээд жил болох ноотын витамин шагнал ардуул төгсөн байна шүү дээ. За одоо бүгдээрээ сурагч гэхээр 31 дугаар үнцэг гартаа. 31. За нэг сурагч. За нууцын тулаан дайны шин зэвсгүүлээд байгаас. За тэр бүгдээ уншаад хаан дайраад та өөрийн тулаан шин. За ингээд энэ ажлын боловсрол юм хаваа байгаа шиг. За бүгдээ өөр өөрснөө айлцгаа бичиж. Юуны тухай өгч юм. За бүгд өөрсдөө тест хийдэг. За
чинь ажил 3 дээр нөөцийн талаар эсрүүцийн мэдээлэл юуны талаар гэж байна. Тийм. За маш их минут явцгаас бас за бас 3 дээрээс бас батараа.
За хэрэгтэй байна. Тэр уншаа санаа утас санаа. Санаа хий. За. Багийн дөрөвт гишүүн заяа хийсэн. За олсон агаар басан тийм зөв олсон байна уу юу тийм. За хамгийн ихдээ яг ахуйсан шалтгааны хийв өдрөөс яг баг өдрөөс за ушиг давшлаа. За ингэж гаргасан тийм Европын эдийн засгийн хөгжил, колоничдод за тэгээд өсөлтөө илээх ширүүлсэн байна. За мөн их бүрдийн хооронд тэмцэл за колониуд авахгүй төлөө цэргийн хүчнүүдээ тэгээд бэрчүүлэх. За мөн Европын орнууд төвийн хүч хоёр харцсан шүү дээ. Төвийн болно. За дараагийн нь хараа. За ингээд хоорондоо эдгээр хоорондоо өрсөлдөж тэ ганцхан нөхцөл тэнцэлдэж за ингээд хаан уралдаа бас маань шүү дээ. За дараа нь эхлэх урд хооронд. Сталин хэлсэн энэ хөлөөс шилжүүлэх гээд 1914 оны 9-өөс 6-28 Сараево хотод хатар Монголын хаан ширээ заламжиж Францууд нэг Либи оюутан Лоредо Фрици Ботон харасан. Өсрөө дэсгэн болцох явж ирсэн. Хун тайжаас махлуу. Бууд бас махна штэ. За эндээс болж одоо дайн ихсэн гэж үздэг. За гэлч үүний болохоор одоо шатхаанд орж үзэх нэртэй энэ дайн ахсан шатхаан өөрөө авсан үнийн хун тайж тэгээд сервис боловч хилцээ хийх гэж явж байгаа буудуулсан. Одоо тухайн үеийн дайн шатдаг гэж үзсэн. Гэтэл энэ одоо шатдаг штэ дайны ихтэл за дараа хор ушиг. За энэ үеийн хоёрдугаар юм болсон хамгийн их хор ушиг учраас дайн юм. За маш их хор ушиг. Ушиг учраас за энэ хин юм амбон амбон 38-аас авсан нийтдээ 40 биш гарсан нас барсан ба өмнө 20 сая явчихсан цэргийн ба энгийн ад байж байна. Заавал багт надад Германаас босоод улсуудаас хамгийн хохирол хүлээж тусгаар 1,750 хүний дайны талбарт авчээ. Дэлхийн 1-р дайны эд хэмжээний өдрөд хохирлыг Франц болон Бельгийн хамгийн их авчээ. Өөрөөр зам хөрөг төмөр замууд энэ дайны шуурганд нурж ирдэрчээ. За тэр хот шугал маш олон сая хүний аймагс ирсэн байдаг. За үр дагавар болохоор за эд материал хавталсан байна шүү дээ. За энэ багш нэгтэй зүгээр тухайн үед одоо хоёр Европ хоёр хүчин гардаг гэсэн. За хатад хэсэг буюу холбоотой хэсэг нь Франц, Франц, Оросд орсон тийм. За тэгээд төвийн хүчин болохоор Герман, Австри, Монгол, Итали хавталсан байна шүү дээ. За хавшиг талаас нь
За одоо бүгдээ дайны шахах нэг юм. Герман, англи хүмүүсийн архивт байсан юм. За 2014 онд бас саяхан дүүцэсэг гаргасан зургуулаас санагдаад байна. За ийм Дэмэд тэр синзэжтэй цаана бүгд дэлбэрч байгаа тэр заан мөвчин заан хэлбэрт тавчаан тусан хүмүүстэй амьд дээрээ бүрэн шалгадаг. За бас яг даймаас ирж бүгдүүд нь хүлээж авах юм тийм. За яа тийм за нэг зүйлчтэй одоо нуучин байлаа бүхэн одоо идэж ууж штэ тий. За одоо тухайн хүмүүсийн эсвэл бүрдэн үеийн англи хэлээр нууч тий. Дарам цааш хийж байна. Сүүгч наач. Баахан сүүгч. Тэндээ хажууд нь хүмүүс маац дээ. Бүгд сүүгч. Сүүгч. Энд анзаарсан. Бүгд цаанаас нь байсан мөрцөн маац дээ. Тийм бүгд таваад байна тийм. За энэ зэрэг юм. Ай хачдаг байсан. За ингээд насаад шорт энэ өдөрч танаа. За ингээд нэг насаад дээ. Сэнтэй замаш атомс. Знай. Может, я буду летать. За тэгэхээр зургууд болохоор одоо саяхан одоо зөвхөн гаргаж тавьсан те Франц, Америк хүмүүсийн одоо архиваас авсан юм зургууд таамаг үзье. За одоо бүгдээ энэ зургийг Шо гэсэн талаар нэрийг чаттай нэг бүх биш байна. За дөрөвдүгээр багаас хоёр төгшөн шаттай. За гэж чам шаттай. Эндэртийн дөрөв зэрэг нарийн замаар машинтай хүйж явдаг яг байсан вэлий таа. Тэгээд нам зэрэгүүд дүүдэс артист шүү байж тавьчих. Хатаас ч танаа аваад гэж байна. Чам шаттай. За хэсэг шатгаас. За зам хит нарийн учраас зам хэсэг. Зам хит нарийн учраас зам хит нарийн учраас машины эргүүлэх боломжгүй байв. Ийм зэрэгтэй нөгөө машины дөрөв тасны зэрэг өргөж тавьчихсан. Замыг ч юм уу. Замыг нарийн учраас машинаар өргөх боломжгүй байв. Ийм эзэгтэй үед нөгөө дөрөв машинаа дөрвөн талаас нь зэрэг өргөж эргүүлж тавьчихад зэргийн ангийнхаа зөвхөлтэй ангидаа буцаж ирсний дараа бустай ярьж хийж итгэсэн үед тэгэхээр л дахин машинаа өргөх. Энэ бол яг Вьетнамын замшигсан. Гэтэл түрүүхэн сэрхийдхэн өргөө тавьчихж байсан өнөө машина бүргэх үйлдэл байсан. За яг дайны үед болсон тийм дайнаас болж айрс таар дэмдээ ийм хүүхдүүд хийжсэн тохиолдол зөндөө байх байна. За ингээд нэгдүгээр дайны үеийн багш нар ингээд бичлэггүй
бичгээр таваа гэсэн. За бичгээ үзэж байгаа. Mein Name ist Otto. Taste me, Otto. Freut mich. Los, she's come. Schön. Thank you.
Ирсэн.